За сайн бацгаана уу? NRCC Mongolia YouTube сувгийг үздэг хүмүүстээ болон бичлэг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. За манай NRCC судалгааны семинарын 3 сарын 4-ний дугаарт Муйсын эдийн засгийн тэнхимийн ахлах багш доктор Ундрал бидэнд контент сурталчилгааны нөлөө за Японы Abema стримингийн платформыг ашиглаж хийсэн туршилт гэсэн маш сонирхолтой сэдвээр бэлтгэл тавих гэж байгаа. 3 сарын 4-ний 18 цагаас зүүмээр болно. За бид нар уламжлал ёсоор судалгааны семинарт ихтгэл тавьж байгаа хүнтэйгээ судлаачтайгаа 3 ингээд тавчхан асуултанд хариулт авдаг. Тэгэхээр энийг одоо ярилцах гэж байна. За бидний урилгыг хүлээж аваад семинарт ихтгэл тавих гэж байгаа Ундралдаа баярлалаа. За тэгэхээр чиний энэ судалгаанаас бид нар эхлээд болохоор тавчхан энэ судалгааны ямар асуултанд хариулахыг зорьсон бэ гэдэгт тавч хариулт өгөхгүй юу? За энэний төрөнд урьж оролцуулж байгаа Саялмаа багштай баярлалаа. Тэгээд энэ судалгаа болохоор зэрэг одоо сая хэлснээр Японы одоо Abema гэдэг одоо стриминг платформ тий нөгөө Америкийн Netflix, HBO энэ гэдэг шиг тийм одоо кино үздэг тийм платформ дээр хийсэн туршилтын одоо үр нөлөөгөөр хийсэн одоо бүтээл байгаа. Тэгээд бидний гол хариулж байгаа асуулт нь болохоор одоо нөгөө платформ руу ороход ингээд нөгөө нэг зай байгаа шүү дээ тий янз янзын зай байдаг. Тэгэхээр тэр зайн дээр оронгууд ингээд кино ингээд шууд гарч ирдэг шүү дээ. Энэ киног үзгээл тий. Тэр одоо контентын сурталчилгаа гэж бид нэр тэрийг хэлээд байгаа. Тэр сурталчилгаа одоо хүмүүсийг тэр сурталчилгааг харснараа хүмүүс яг тэрэн дээр дараад тэр киног үздэг юм уу тий. Тэр нь явандаа одоо тэр платформ дээр илүү удаан одоо цагийг өнгөрөөгөөд тэр одоо платформыг илүү ашигладаг болоход нөлөөлөх үү гэдэг тийм нөлөөний талаар судалсан тийм бүтээл байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг энэ одоо технологийн компаниуд тий Америкийн ч юм уу Японы технологийн компаниуд иймэрхүү одоо эдийн засгийн энэ туршилтын аргыг тий RCT буюу монголоор болохоор одоо санамсаргүй хяналттай туршилтын арга тий энэ аргыг бол маш их хэрэгжилж experimentation англиар RCT юм уу эсвэл A/B testing гэж бол хэлдэг. Тийм аргыг хэрэгжилж одоо бизнесийн одоо шийдвэрүүдэд маш их гаргадаг байгаа. Тэгэхээр тэр одоо нэг жишээг одоо гаргасан тийм бүтээл болсон. Тэгээ сонирхолтой юм нөгөө RCT гэдэг энэ санамсаргүй хяналттай туршилтыг шинжлэх ухаанд ангаахад эдийн засгийн эрдэмтэд хэрэгэлдэг судалгаандаа гэж одоо яг бизнесийг хэрэгжилж байгаа хэрэгэлдэг. Тэгээд тэрнтэй холбосон судалгаа тэгээ контент сурталчилгаа гэдэг яг орчин үеийн тий маш сонирхолтой санагдаж байна. Тэгээд нөгөө тоо өгдөл бол аргачлалаа нэг баг зэрэг тий нөгөө танилцуулахгүй юу? Тийм. Тэгэхээр аргачлалын хувьд болохоор ерөөхдөө нөгөө одоо эдийн засгийн хувьд бодох юм бол энэ нөгөө нэг одоо платформ руугаа ингээл ороод эсвэл нөгөө апп-ны гут чи ингээл зай байгаа шүү дээ. Тэр зай бол нөгөө хязгаарлагдмал. Тэгэхээр тэр зайн дээр юу тавих вэ гэдэг бол одоо нөгөө эдийн засгийн бодлого шиг болчихно гэсэн үг тий. Одоо ямар нэг зар сурталчилгаа тавьж болно эсвэл одоо тэр контентийг энийг үзнэ үү гэдэг ингээ харуулж болно. Тэгэхээр энэ бол маш нөгөө нэг юм одоо хязгаарлагдмал одоо яг л эдийн засгийн бодлого болчихж байгаа байхгүй тий хязгаарлагдмал зөвлөлчлээс учраас одоо яаж ашиглах нь зөв бэ гэдэг бол маш том одоо бизнесийн хувьд бол маш сонирхолтой асуулт болж байгаа. Тэгээд Abema телевизийн хувьд бол ихэвчлэн нөгөө нэг зар сурталчилгаа харуулдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө мөнгөө өгөөд зар тавилна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бизнесийн хувьд бол мэдээж тэрүүгээрээ мэдээж ашиг олж байгаа. Тэгэхээр тэрнийхээ оронд тий тэр одоо өөрийнхөө хийсэн контентуудыг одоо гаргаж ирнэ гэсэн үг байхгүй тий энийг үзээрэй гэд. Тэгэхээр тэр цаг тэгж ашиглах нь одоо манай бизнесийн хувьд магадгүй одоо урт хугацаанд тий илүү ашигтай одоо зөв шийдвэр байж магадгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр энийг ойлгохын тулд энэ одоо RCT буюу одоо маш энэ бол одоо нөгөө gold standard гэж ярьдаг шүү дээ. Одоо эдийн засгийн тий одоо тэр үр нөлөөг ойлгох хамгийн найдвартай арга учраас энэ аргыг ингэж ашиглаж одоо тий цаана инженерүүд суугаад дата сайентистууд суугаад ингээд ажил одоо туршилтыг явуулдаг байгаа. За тэгэхээр энэ RCT болохоор энэ платформ өөрөө болохоор баг 30 сая орчим одоо 7 хоногт 30 сая хүн одоо идэвхтэй үздэг ч гэдэг юм уу тийм айгүй том одоо платформ байгаа байхгүй. Тэгэхээр тэр дундаасаа энэ туршилтыг болохоор нэг 4 сая хүн дээр хийсэн. Тэгэхээр манай энэ юу бол нэг 4 сая хүний одоо маш том дата гэсэн үг тий бас одоо RCT хийх чинь бас маш их зардалтай байдаг. Тэгэхээр
юу нөө одоо энэ технологийн компаниудын хувьд давуу тал нь одоо шууд ингээд маш олон хүн дээр туршилт их боломжтой гэдэг нь бас том давуу тал болж байгаа байхгүй. Тэгэхээр 4 сая хүн гэдэг бол маш одоо хангалттай том одоо хэмжээ гэсэн үг. Одоо төврийн хувьд айгүй том хэмжээтэй. Тэгээд аргачлалын хувьд болохоор зэрэг эхлээд одоо энэ RCT кейсний дараа бид нэр за дундаж хүнд тэгвэл нөлөө нь хэр байсан гэж тий average treatment effect буюу дунджийг айгүй хардаг тий. Тэгэхээр бид нэр ингээд эхлээд дунджийг харахаар нэг тийм сонирхолтой үр дүн ингээд гарахгүй одоо юу гэдгийг за ингээд контентийг ингээд харуулангууд тэр контентийг үзсэн хүмүүс одоо дунджаар нэг минутаар илүү ч гэдэг юм уу эсвэл одоо нэг хувиар их өссөн байж гэдэг юм уу тийм хариу гардаг. Тэгэхээр эсвэл одоо statistically нөгөө нэг үр нөлөөтэй биш те statistically significant биш нөгөө нэг ямар юу ч хэлж чадахгүй ч юм уу те хичнээн айгу том ийм туршилт хийсэн мөртлөө тийм хариунууд их гардаг. Тэгэхээр бидний хэрэгэлсэн арга болохоор нөгөө тархалт гэдэг distributional treatment effect гэдэг ерөнхийд тархалт нь өөрөө яаж өөрчлөгдсөн гэдгийг харснаар бас манай энэ бүтээлийн нөгөө онцлог болсон. Тийм аргачлал хэрэгэлсэн байгаа. Тэгэхээр нөгөө за тий аргачлал бол мэдээ судалгааны семинарын гэрөнгөө танилцуулдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө үр дүн яасан бэ гэдэг дээр тавчгаа хариулт. Тий үр дүн бол яг хуу тий сонирхолтой үр дүнгууд нэлээд гарсан. Тэгээд бид нөгөө янз янзын контентууд бас зөвхөн нэг кинон дээр хийгээгүй. Одоо нэг ийм anatomy контент дээр байдаг ч юм уу тий эсвэл ийм одоо богинохон одоо хөл бөмбөгийн 5 минутын хөтөлбөр үүсч гэдэг юм уу. Ийм янз янзын контентууд дээр бас янз янзын өөр нөлөөнүүд гарсан сонирхолтой байсан. Тэгээд ерөнхий гарсан нэг сонирхолтой юм нь болохоор айгуу тийм урт 40 минутын одоо контентийг үзнэ үү гэд ингээд өгөнгүүт хүмүүс ингээд дарах тоон бол нэмэгдсэн байгаа. Тэрэн дээр ингээд гараад ирэхээр бол дараад үзчихэж байгаа. Гэхдээ үзэж байгаад нэг 2-3 минут үзэж байгаад хайцсан хүмүүс айгуу ихсэн ч гэдэг юм уу те. Тийм одоо хариу гарч байгаа. Тэгэхээр энийг бол зөвхөн нөгөө нэг дундаж үзсэн цагийг харахаар энийг бас хэлэхэд аюу хэцүү. Тэгэхгүйгээр ингээд бүх тархалтаар нь харахаар ийм одоо сонирхолтой илүү одоо heterogeneous буюу янз янзын одоо цаана юу болоод байгааг илүү харах боломжтой болж байгаа гэсэн. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь болохоор богинохон контентуудад харин айгу үр нөлөөтэй гэж гарсан. Яагаад гэвэл 5 одоо жишээ нь 5 минутын хөл бөмбөгийн тэмцээн нэг үзээрэй ингээд тавьчингууд хүмүүс бүр дуустал нь айгүй их үзээд дуусчаад бүр дараагийнхаа одоо 5 минутын мов үзснээр тэрний дараагийн бол одоо эпизод одоо дараагийн анги бас үзээд дуусгасан ч юм уу тийм одоо үргэлжилсэн тийм эффектүүд бас гарсан гэх мэтчлэн тийм хариунууд гарсан байгаа. Тэгээд тэгээд дэлгэрэнгүй яах вэ семинар дээр. Өмнөх нь хурдан дуусаад төгсгөлөө үзчихээр сонирхоод дараагийнх руугаа ороод идэв. Орж өнтер байна тий. За тийм семинарт бол угаасаа дэлгэрэнгээр энэ манай тавч танилцуулах учраас тэгэхээр семинарын тухай хийн төгж байгаа. За тэгэхээр баярлалаа өндөрлөлт. Тэгээд 3 сарын 4-ний 5 гаригийн эх 7 оны тий 18 цагаас болсон. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн 3 дахь өдөр уулзцаая.